За орлогоо бүртгэхдээ баруун дээдлийн бүртгэх товч дээр дарна. За энэ санхүүжилтийн их үүсвэрүүдээ сонгож өгч байгаа. За энэ орлогын их үүсвэр нь одоо чинь улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж гэдэг одоо ийм олон сонголтууд байж байгаа шүү дээ. За энэ сонголтууд маань өөрөө дандаа нэг статистикийн мэдээ судалгааны одоо улсын төсөв гэхэд 6-гийн төө 6-гийн 1 орон нутгийн төсөв, улсын төсөв хоёр ч юм бол байх жишээний төө 7-гийн 7 дээр нь гадаадын зээл төө 8, 8-1, 8-2 дээр нь болох тоогоо гадаадны буцалтгүй тусламж, дотоодын буцалтгүй тусламж гэдэргээд статистикт гаргаж өгдөг статистик маягтуудын маань ерөнхийдөө англиар ингээд их үүсвэр санхүүжилтийн их үүсвэр англигдсан байгаа. За энэ хамгийн доод талд нь бол бусад гэдэг дээр бол одоо жишээ нь одоо санамсаргүй байж байгаад 22 оныхоо ч юм уу 23, 21 оныхоо ч юм уу өмнөх хуучин хөрөнгөө устгахчихсан гэдэг ийм тохиолдол байгаа бол одоо бусад гэдэг байдлаар одоо бас гүйлгээгээ бариулахын тулд одоо орлого болгож 23 оны орлого дотроос ялгаж өгч өдөр оруулж болох нь болж байгаа л да. Яг арга дэсэл үйлдэл юм. Ер нь болж байгаа хуучин оныхоо ямиг хамаагүй устгаж болохгүй шүү л гэдэг байна. За тэгээ данс хооронд шилжих өөрийн хөрөнгөний үйл ажиллагааны орлогоос бий болсон баланс хооронд шилжих гэдэг бол ойлгомжтой. За хуучин койкагийн систем дээр бол балансаас баланст хөрөнгө шилжүүлэхэд бол нэг байгууллагаас нь хасахад нөгөө байгууллага нь дээр нь автоматар орлого хийгдэж байсан бол энэ програмын хувьд бол тийм үйлдэл байхгүй. Нэг байгууллага нь балансаас хасж байхад нөгөө байгууллага нь баланстаа шинээр нэмж авч орлогодод шивж байх жишээний ийм байдлаар хийж байгаа. Данс хоорондох нь ч мөн адилхан нэг данснаас хасж байхад нөгөө дансанд нь орлого байдлаар шивэх ийм байдлаар энэ гүйлгээнүүдийг шийдсэн байгаа шүү. За орон нутгийн төсөв гэдгийг сонгоё. За орон нутгийн төсөв гэдгийг сонгонгууд энд үйл ажиллагааны чиглэлийн код гэдэг. За одоо нөгөө би мэдээллийг чанартаа оруулаарэ гэдэг байгаа учир нь болохоор энэ хамгийн дээр гоо үр тариагаа шууд сонгочих юм бол энэ одоо цэцэрлэгийн байгууллага байлаа гэхэд одоо үр тариан дээр яагаад энэ сангийн архан дүүргийн 152 дахь сургуулих слайдн дээр нэг юм бичээд байгаа. Энийг болохгүй юм уу? За үр тариаг одоо ингээд үйл ажиллагааны чиглэлийн кодоо бичээд энэ шийдвэрийн дугаараа бичээд он сар өдрөө тавиад за ингээ хөрөнгөний бүртгэлийн дугаар хүлээж авсан шийдвэрийн дугаар энэ мэдээллүүдээ яг ном журмын дагуу яг ямар байдлаар хүлээж авсан тэр байдлаар нь бүгдийг биччихээд үргэлжлүүлэх тавчийг дараад доорх мэдээлэл оруулна. За тэгээ энэ шийдвэрийн хүрээнд л энэ доор орлогод шивэх хөрөнгүүдээ шивнэ гэсэн. Жишээ нь одоо энэ хүлээ авсан 111 гэсэн дугаартай баримтаар хүлээж авсан 10 хөрөнгө байлаа бол тэр 10 хөрөнгийг бичээд дараа нь өөр баримтаар хүлээж авсан бол дахиад улсын төсөв гэдгээ сонгож угаад өөр баримтаар гүйлгээгээ шивнэ гэсэн үг. Тэгээгүйгээс болоод нөгөө нэг улсын төсвийн өөр санхүүжилтээр хийгдсэн өөр нэг улсын төсвөөр хийгдсэн мөртлөө одоо санхүүжилт нь хоёр тусдаа хийгдсэн юм байсан бол одоо тэр санхүүжилтийг хоёр тусад нь шивж оруулна гэсэн үг байхгүй. За эндээс шинэ тоног төхөөрөмж, тавилгын төгсөл эдгээр дээр бол загвар Excel-ээс оруулах гэсэн мэдээллүүд нь байж байгаа жишээтэй ингээд байж байгаа. За энд загвар Excel-ийг татахтаа за загвар Excel-ийг гэдэг татангууд энэ Excel-ийн файл гараад ирж байгаа. За энэ файлын нүдэн дээр одоо холбогдох одоо мэдээллүүдээ оруулаад одоо энэ батлагдсан загварын дагуу ингээд мэдээллүүдээ оруулна. За оруулаад оруулсныхаа дараа энэ текст, огноо, тоо гэсэн энэ форматуудыг нь солиод тэгээд ингээд мэдээллийг Excel-ээс оруулж байгаа. За энэний талаар видео хичээл бол одоо өнгөрсөн жилийн сургалтууд дээр бол бүх сургалтын дээр ярьсан. Бүр тусгайлсан сургалт бүр анх нөгөө тооллогын үед ч гэсэн мэдээллийг Excel-ээс оруулах гэдэг дээр хүртэл ярьсан учраас энэний хичээлүүд бол одоо тэр тусламж зэсэн дотор бол хангалттай байгаа. Тэгэхээр энийг бол нэг үрчлэн дэлгэрэнгүй яриад бол яах вэ? Гэхдээ жишээн дээр зүгээр харуулчих. За жишээ нь одоо би одоо нэг ийм файл бэлтцсэн байна. За энэ файл дээр бол одоо ингээд тоонуудыг тавиад эхний энэ хоёр баг нь маань бол текст байх хэрэгтэй гэсэн. За энийг нь бүгдээр ингээд энэ баруун дээд булан дээр текст гэдгийг сонгочлоо. За он сар өдөр гэдэг дээр ингээд очиад дарахад бүх он сар өдрүүд ийм short date, long date гэхэд одоо ингээд үгээр үгтэй болж чаддаг. Short date буюу хураангуй хэлбэрээр харахад тоон хэлбэр рүү ингээд чөлөөтэй шилжиж чаддаг. Ийм байх юм бол ашиглалтанд орсон огноо зүг байна гэж үзэж байгаа.
За тэгээ ашиглах хугацаа энэ том мэдээллүүд нь бүгдээрээ яг энэ number гэсэн форматтайгаа байх ёстой. За тэгээд энэний хой талд нь number гэдэг тоон дээр нь ингээд чөлөөтэй ингээд орон нэмж хасахад чөлөөтэй ингээд хөдөлж явах юм бол энэ бол бүгдээрээ тоо юм байна гэж ингээд харагдаж байгаа. За ийм болцсон байх юм бол энэ Excel-ийн файлаа хадгална. За тэгээд зарим санхүүгийн програмаас бол одоо жишээ нь одоо ингээд энэ бол голдоо энэ хасах тэмдэгтэй байгаа учраас энэ хөрөнгийн бүртгэлийн дугаарыг бол текст байна гэж ойлгочихж байгаа. Гэтэл Acrolos ч гэдэг юм уу ийм зарим програмуудаас бол ийм баруун дээд буландаа ийм ногоон цэгтэй байх юм бол текст гэж ойлгож байгаа. Ийм ногоон цэггүй үргэлжилсэн тоо байх юм бол хичнээн энийг төрлийг нь текст болгосон ч тухайн юуг танихгүй. Тэгэхээр одоо тэрийг нь бол заавал ингээд дотор нь курсор байршуулад enter тавьж дарахад баруун дээд буландаа ийм ногоон тэмдэгтэй болж байгаа. За ийм болж явах юм бол энийг текст гэж үзэж байгаа. За тэгвэл энийгээ save-гээ хадгалчихъя. За хадгалчихад энийг Excel-с мэдээлэл оруулах гэдэг товчийг дараад Mt1 гээд open гэдэг ингэнгүүт Excel-с мэдээлэл оруулах open гэдэг ингэнгүүт за ингэнгүүт одоо нийт одоо 17 бичлэг үүслээ тэг бичлэг завсарлагдлаа гэж байгаа. За энэ засварлагдлаа гэдэг нь бол хэрвээ энэ дээр тоо гарч ирээд тэдэн бичлэг засварлагдлаа гэж гарч ирэх юм бол таны хөрөнгийн бүртгэлийн дугаар давхцаж байна гэсэн үг. Энэ манай програм дээр бол өмчийн одоо тавилга гэдэг шил тоног төхөөрөмж дотор одоо хөрөнгийн бүртгэлийн дугаар бол давхцах ёсгүй. Хөрөнгө болгон тусдаа бүртгэлийн дугаартай байх ёстой. Энийгээ өштэй эхлээс нь ингэж Excel мэдээлэл оруулж бэлтгэхээс өмнө өмчийн одоо бүртгэлтэй байгаа хөрөнгүүд дотроо нөгөө хөрөнгө маань давхцаж байна уугүй юу гэдгийг сайн шалгах хэрэгтэй. Шалгаж угаад энэ юугаа Excel мэдээлэл оруулах хэрэгтэй юм шүү. Тэгэхгүй бол одоо бас давхцах юм бол төрүүлж орсон мэдээлэл нь устдаад сүүлд орсон мэдээлэл нь нөгөө шинэ хөрөнгийн бүртгэлийн дугаараар шинэ мэдээлэл болоод ороод ирдэг. Ингээд нөгөө санамсаргүй байдлаар нөгөө өмнөх хөрөнгөөхөө мэдээллийг устгачаад байдаг. Ийм тохиолдол бас байгаа. Тэгэхээр энэний хөрөнгийн бүртгэлийн дугаарыг сайн анхаараарай. Тэгэхгүй бол шууд хүчээр засварлагдлаа гэдээ орчдөг. Зүгээр саяны Excel-ийн файл энэ тэндээ алдаатай байх юм бол харин тэддэх мөрний тийм багнан дээр мэдээллийн чинь утга худлаа байна, текст биш байна, тоо ахуулаад байна гэдэг юм уу. Ийм байдлаар алдааны мессежүүд бол гарч ирж байгаа. За ингээд бүх мэдээлэл маань ингээ ороод ирсэн бол хадгалах товчийг дараад ингээ хадгалчихж байгаа. За өнгөрсөн онд бол одоо хөрөнгийн орлогыг шивэхдээ бол яг энэ маягаар Excel-с мэдээллийг оруулаад дүнгээ бариулчихаа. Дүнгээ бариулчихсан бол тайлангаа илгээчихээ бид нар баталгаажуулаад статистик мэдээг өгчихъё гэд ингээд айгүй тийм хурдан хөнгөвчлсөн байдлаар тайлан мэдээг аваа явцсан байгаа. Энэ онд бол одоо ингэж оруулчаад дараа нь дахиад өмчийн бүртгэл зэсээр ороод машин тоног төхөөрөмж гэдгээр ороод тухайн хөрөнгөн дээр очиад засах гэдэг товчийг дарж ангиллын код, марк дугаар, хэмжих нэгж, бит хэмжээ гэдэргээд ингээд бусад мэдээллүүдийн бүгдээринг нь орж засчаад хадгалах товчийг дарж ингэж хадгалаад ингээ явах хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ мэдээллүүдээ бол бүгдийг яг одоо зөв болгож хадгалнаа. Өнгөрсөн жил бас ингээд шууд хадгалал доторх мэдээллийн засалгүйгээр ингээ явсан байгууллагууд байдаг бол тэр мэдээллээ нэг үрчлэн засаарай. Тэр мэдээллүүдийг чинь одоо засаж иргэдэг шаардлагыг одоо хэрвээ ингээ тайлангаа илгээждэг илгээсэн мэдээлэл дотор чинь энэ юмнуудаа засаагүй илгээсэн байх юм бол дүүрэг хариуцсан мэрэгчлэлтэн чинь шууд энэ шаардлага хангахгүй байна гэж тайланг чинь буцаачхнаа. Тийм учраас анханасаа бүх юмаа бүрэн зөв хийчихвэл олон дахин буцаагдаад байхгүй асуудал зөв болчих юм аа гэдэг байна. За ингээд мэдээлэл хадгалаад ингээ явнаа. За орлого дээр бол ерөнхийдөө бол гол нь дотор нь оруулж байгаа мэдээллийнхээ чанарыг л сайн оруулаарай гэдэг байна. За энэ ямар хүн дуу тавьчихваа. За орлогын хувьд бол ингээд явчихж байгаа. За зарлага байгаа. Зарлагыг бас хөнгөн гүйлгээд оруулж. Ер нь бол зарлагын талаар бас энэ хэрхэн зарлагдаж байгаа талаар видео хичээлүүд бол тавиатай байгаа учраас бас дахиад лавшруулаад харж болно. Тэгээ ч одоо энэ бичлэгийг бас би яг screen record хийж байгаа. Record орно шууд буцаагаад тэр бүртгэл PCSP Go цэгийн мэн буюу энэ програмынхаа тусламж цэсэн дээр нь
видео хичээл хэлбэрээр тавьчихна. Ахаад одоо анзаараагүй мартсан версийн юм байвал тэрийг эргээд гаргаж ирээ харах юм бол боломжтой гэсэн үг. За энэ дээр одоо жишээ нь зарлага гэхэд одоо дуудлагуудаагаар зарлагдсан юм уу, балансаас баланс шилжүүл зарлагдсан юм уу, актлсан юм уу, данс хооронд шилжүүлсэн юм уу, бусад гэдэг ингээд төрлүүд нь байж байгаа. Эндээс холбогдох төрлөө сонгоод тэгээд тэр тухайн шийдвэрийнхээ одоо дугаар юм оног тавиад үргэлжлүүлэх гэдэг товчийг дарчна. За ингээд үргэлжлүүлэх гэдэг товчийг дарахад хөрөнгөний шийдвэрийн дугаар ингээд гараад ирнэ. За эндээс одоо энэ байгууллагын хувьд бол хоёр газартай байна. За газраа зарлагдах юм уу, эсвэл хөрөнгөө зарлагдах юм уу, ингээ англиар нь сонгоно. За машин тоногдох хөрөнгөнгүүд одоо ийм принтер ийм хөрөнгүүд байна. За зарлагдах гэж байгаа хөрөнгөхийн урд талд ингээд очих юм бол ийм чеклдэг юм байна. Энийг хүмүүс нөгөө нэг ингээд компьютерийн дэлгэцэн дээр галайгаар бас зарим нь сайн харагдахгүй байгаа юм шиг байна. Тэгээд яаж зарлагдах болохгүй байх гэж яриад байгаа. За энэ дээр ингээд өмнө нь чеклээд нэмэх гэдэг товчийг дарахад баруун талд чинь зарлагдах гэж байгаа хөрөнгүүд ингээ ороод ирнэ. За энэ зарлагдах гэж байгаа хөрөнгөөс одоо жишээ нь 5 ширхэг принтерээс хоёрыг нь зарлагдах гэж байгаа бол энэ дээр нь тоо хэмжээг нь зарлагдаж буй хөрөнгөний тоог 2 гэж тавих юм бол 2 хөрөнгө зарлагдаж байна гэсэн үг. За тэгээ хоошоогоо 2 тоногдох балансын үнэ мөн байна уу юу? Хэрвээ биш байвал 2 тоногдох балансын дүнгийн энд зөв болгоо бич. За тэгээ хадгалах товчийг дарахад энэ 2 тоногдохороо тэдэн төгрөгөө гэдэг ингээд гараад ирнэ. За энэ маягаар ингээд зарлагуудынхаа ингээд засваруудыг хийгээд дууссаны дараа одоо ингээд актлах юу яах ингээд энэ төрлийг анханаас нь зөв сонгож орохгүй бол хальт буруу сонгож орж байгаа нэг хэсэг буруу юм ичгээд эргээд ингээд юма хийхгүй бол заавал нөгөө үйлдэлээ устгаж байж дахиж хийх болчиход байгаа учраас анханасаа хийж байгаа үйлдэлээ яг зөв системтэй хийгээл явах ёстой юм шиг байна бол. За ингээд зарлага хийгээд дууссан бол зарлага баталгаа ажиулах гэдэг товчийг дарахад ингээд зарлага амжилттай хадгалагдлаа гэдэг ингээд орчино. Ингээд хийчихвэл одоо зарлага бол асуудалгүй болж байна. За их засварын хувьд бол одоо ингээд мөн адилхан баруун дээд болон бүртгэх гэдэг товчлор байгаа. Ямар нэгэн их засвар зарлага хоёр дээр бол Excel-ээс мэдээлэл татах барих тим юм байхгүй. Угаасаа байгууллага бол агтлж байгаа хөрөнгөө яг нэг үрчлээ энийг агтлах гэж байгаа гэдгээ чеклж байгаа л заавал зарлагдах ёстой. Их засварч мөн адилхан тэгнэ. За энд ингээд он сар өдрийг нь тавилаа, их засвар хийсэн огноог тавилаа, үргэлжлүүлэх товчийг дарлаа. За тэгэнгүүтэйгээ зэрэг одоо их засвар хийх гэж байгаа хөрөнгөийнхөө барилга байгууламж гэдгийг сонголоо. За одоо жишээ нь энэ гаражийн барилга дээр их засвар хийх гэж байгаа бол гараж гэдгээ сонголоо. Нэмэх гэдэг товчийг дарахад энэ баруун гар тал чинь гараж ч ороод ирж байгаа. За энэ хөрөнгөний дугаар байж байна. За шинэ ашиглах хугацаа мэдээж их засвар хийхээр чинь ашиглалтын нас уртсаж байгаа учраас одоо энэ гаражийг 60 жил ашигладаг байсан бол одоо 61 жил ашиглана гэдэг. Энийг засах гэдэг төвчөнд дарж үжиж шүү. Ингээд ашиглах хугацаа нь 61 жилээ. За нэмэгдэж буй дүн нь хэдэн төгрөгөөр их засвар хийсэн тэр үнийн дүнгээ бичнэ. За 500 төгрөгөөр хийгдсэн юм байна. За их засвар хийснээс хойш одоо санхүүгийн програм дээр одоо хагас жилээр ч юм уу 8 сарын байдлаар ч юм уу их засвар хийсэн байлаа гэж бодоход тэрнээс хойш тухайн одоо их засвар хөрөнгөнд нийт хөрөнгөнд нь шүү. Их засвар хийгээ нэмсэн дүнгээс нь одоо илэгдэл нь хэд болж байгаа юм бэ? Илэгдлийг нь оруул гэдэг юм асууж байгаа. За энэ дээр нь тухайн хөрөнгө маань одоо 1000 төгрөгийн илэгдэлтэй байсан юм аа. Гэдэг бол 1000 төгрөг гэдгийг тавиад хадгалах товчийг дараад ингээд оронгуудаа дараа нь их засварыг баталгаажуулах гэдэг товчоо дараал ингээд их засварын үйлдэл орно. За ингээд их засвар ороод ирэнгүүт одоо жишээ нь энэ гаражийн барилга дээр их засвар 500 төгрөгөөр нэмсэн бол одоо барилга байгууламж гэдэг рүүгээ ороод одоо энэ гаражийн барилга руугаа ингээд харах гэдэг товчийг дараал ороход балансын үнэн дээр нь 500 төгрөг чинь нэмэгдсэн. Ашиглах хугацаа чинь 61 жил болчихсон. Ийм байдлаар ингээд ороод ирж байгаа. За энийг эндээс давхар шалгаа үзчих болно. За өмчийн хөдөлгөөнөөр ороод за одоо дахин үнэлэх гэдэг нь бас байна. За дахин үнэлэх нь бол одоо бүртгэх энэ зураас зураад ах юм аа. За бүртгэх гэдэг товчийг дарлаа. За мөн дахин үнэлэх гэдэг ингээ ороод ирнэ. За дахин үнэлсэн шийдвэрийн дугаар
За ингээд дахин үнэлсэн огноогоо тавиад өглөө. Энэ онцор өдрөө тавилаа үргэлжлүүлэх төвчийг дарлаа. За дахин үнэлгээ бол одоо бас зарим байгууллагууд дээр бол 1-2 хөрөнгө дахин үнэлж байхад зарим байгууллагууд дээр бол хэдэн 10 хуудасаар нь одоо нүүрээр нь одоо олон хөрөнгө дахин үнэлж байгаа ч юм уу. Ийм тохиолдол байх учраас Excel-с мэдээллийг оруулдаг байдлаар нэг дахин үнэлгээ хийсэн байгаа. Мөн хөрөнгөө сонгож байгаа дахин үнэлдэг байдлаар ийм хоёр янзаар хийсэн байгаа. За сонгож байгаа хийдэг нь бол ерөнхийдөө бол зарчмын хувьд бол адилхан. За жишээ болгоод одоо энэ газар дээр гэхэд одоо 5 сая төгрөгийн газрыг дахин үнэлье. Баруун гар тийш нэмлээ 5 сая төгрөг маань ороод ирлээ. За тэгэнгүүтээ энэ дээр нь засах гэдэг товчийг дараад шинэ ашиглах хугацаа нь 1 жил юм аа. Шинэ балансын үнэ дахин үнэлнэ гэдэг чинь бол үнийг бүр шинээр өөрчилж байгаа учраас 1000 төгрөг юм аа. За тэгээ 1000 төгрөгтэй бодогцсон илэгдэл бодогцсон байсан бол 100 төгрөгийн илэгдэл бодогцсон юм аа. За тэгсэн бол хадгалах гэдэг ингээд товчийг дараад ингээд дахин үнэлгээгээ хийсэн бол баталгаажуулах гэдэг товчийг дараад ингээд дахин үнэлгээч ороод байна. Хэрвээ Excel-ээр мэдээлэл оруулахаар бол мөн адилхан ингээд үргэлжлүүлэх товчоо дараад ингээ оронгуудаа Excel-ийн загвар Excel-ээ татна гэж байгаа. За загвар Excel-ээ татангууд энэ загвар Excel дээр ийм бэлгийн хүснэгт ороод ирж байгаа. За энэ хүснэгтийн дахин үнэлэх гэдэг хэсэг дээр нь одоо энэ өмчийн төрөл гэдгийг нь sheet 2-оос харах гэдэг нь өмчийн төрөл тайлбар гэдэг дээрээс энэ car plaster гэсэн энэ утгуудыг энэ багнан дээр тавьж өгнө гэсэн үг. Одоо чинь тавилга төгслүүдийг одоо бүгдийг дахин үнэлэх гэж байгаа бол тавилга төгслүүд энэ тавилга төгслийнхаа бүгдээрийнх нь нэрийг яг програм дээр ямар нэртэй байгаа юм тэр нэрүүдийг энэ дээр тавьж өгнө. Програм дээр ямар хөрөнгөний бүртгэлийн дугаартай байгаа юм тэр дугааруудыг тавьж өгнө. Тэгээ шинээр ашиглах гэж байгаа тоо бол угаасаа 10 жил бол шинэ ашиглах хугацаа, шинэ балансын үн, шинэ хөрөнгөлөгцийн илэрхийлэлийг нь гараас оруулж өгöd. Тэгээ энэ мэдээллүүдийг нь бол энэ хоёр нь бол програмаасаа яг байгаагаараа татагдаад энийг нь бол энэ утга гэсэн багнан дээр байгаа одоо мэдээллүүд англи үгүүдээс тавиад ингээд Excel-ийн файлаа үүсгэчихэд дараа нь энэ Excel-ийн файлаа Excel-ээс оруулах гэдэг товчоор дараад тухайн Excel файлаа дуудаад open гэдэг товчийг дараал ингээд ороод ирэнгүүт эн чинь дахин үнэлгээ гэсэн талдаа бүгдээрээ ингээд үнэлэгдээд ороод байна. Тэрний дараа дахин үнэлгээгээ баталгаажуулах гэдэг товчийг дараал ингээд бөөнөр нь дахин үнэлж байна. Энэ бол бас амархан. За ийм байдлаар ингэж явуулж байгаа. За ингээд энэ бүх орлого зарлага гүйлгээ бүх юма хийцэн бол хийсэн үйлдэлээ санхүүгийн тайлан гэдэг цэсний үндсэн хөрөнгийн хөдөлгөөн өөрчлөлтийн тайлан гэдэг хэсэг дээрээс хараарай. За үндсэн хөрөнгийн хөдөлгөөн өөрчлөлтийн тайлан дээр бол одоо ингээд ороод харахаар одоо зарим нэг мэдээллүүд нь худлаа юм шиг ингээд татагдаж байгаа. Жишээ нь эхний үйлдвэрлэл нь однингийн хорооч байгаа юм шиг. Энэ дээр заавал тайлан тооцоолох гэдэг товчийг баруун дээд болон дугаа тайлан тооцоолох гэдэг товчийг дарахад яг энэ үйлдэл маань одоо саяны одоо бидний хийсэн орлого, зарлага, дахин үнэлгээний хийсэн үйлдэлүүд маань бүгдээрээ энэ дээр зөв татагдаж орж ирж байгаа. За тэгэд ер нь бол энэ санхүүгийн тайлан гэдэг цэсэнд байгаа энэ санхүү байдлын тайлан, үндсэн хөрөнгийн хөдөлгөөн өөрчлөлтийн тайланг бол сангийн яамны E-баланс гэж байдаг. За E-балансаас бид бол мэдээллийг сервер дээрээ татаад тэгээ энэ санхүүгийн тайлантай ингээ нэг үрчлэн тулгаж үзээд ийм зөрөө гарч байна гэдэг ийм байдлаар зөрүүн дээр чинь ажилдаг учраас одоо тайлан мэдээгээ шивэхдээ заавал аудитлагдсан балансаа шивэх ёстой шүү. Хэрвээ аудитаас өмнө шивсэн байгаа бол одоо тийм ямар нэгэн аудит дээр өөрчлөлт гарсан бол тэр өөрчлөлтөө одоо бас давхар хийж өгчөөж тайлангаа илгээхгүй бол одоо худлаа мэдээлэлтэй илгээх юм бол одоо засгийн баланстай очиод тулгалт хийхэд танай дүн зөрөөд ингээ эсрэгээр одоо нодон бол одоо бид бол за бас цаг хугацаа давчуу байсан. Ер нь бол улсуудаа бол нэлээд зөөлхөн хандсан. Энэ жил бол одоо бас жоохон хариуцлагатай байх талын юмыг бас ярих баг шүү. Тэгэхээр энийгээ бас эртнээс бодоод бас зөв чанартай юм хийгээрэй л гэдэг ба шүү. За ингээд одоо энэ маань ингээд уншаад за яг жоохон нөгөө гүйлгээнүүд нэлээ хийцэн учраас хийсэн гүйлгээгээр ингээд нэг татаад ороод ирвэл зөв ороод ирнэ. За энэ юун дээр бол бас энэ баруун дээд болонд нь засах гэдэг товчлуу байж байгаа. Энэ засах гэдэг товчлуур дээр дарах юм бол оны ихний үлдэгдлийг л засах боломжтой. Бусдаар энэ дотор байгаа тоог бол засах боломжгүй шүү. За энийг
Яагаад ингээд оны ихний үлдэгдлийг засах боломжтой юм бэ гэхээр заримдаа санамсаргүй байдлаар одоо нөгөө жишээ нь одоо нөгөө юу яаж байгаа шүү дээ. 2022 оныхоо ч юм уу 21 онд ч юм уу шивж байсан хөрөнгөө санамсаргүй байдлаар устгачаад эргүүлээд 23 онд бусад гэдэг их усүрээр нөгөө хөрөнгөө нөхөж шивж байгаа тохиолдол бас байна. Одоо бид нар тэрийг ганцхан хөрөнгийн сэргээх гэх программын компани руу хандаж байснаас зүгээр тэр устгацсан хөрөнгөө дахиад 23 оны орлого хэлбэрээр шивжгээ. Гэ шивүүлчихэж байгаа. Тэгэнгүүт энэ оны ихний үлдэгдэл дээр нөгөө хөрөнгө маань өссөн дүнгээр харагдаад байгаа учраас нөгөө оны засах гэдэг товчийг дараад нөгөө оны ихний үлдэгдлээ нөгөө устгацсан хөрөнгийнхөө дүнгээр бууруулж бичээд хадгалаад устгасан хөрөнгө маань 23 оны орлого хэлбэрээр шивцсэн учраас энэ бусад гэдэг дээр орж ирээд ингээд нийлбэр дүнгээр эцсийн үйл дүн маань бариа явах ийм тохиолдлууд байгаа учраас энэ засах гэдэг товчийг ингэж оруулж ирсэн юм шүү. Бусдаар бол энэ мэдээллүүд хутлаа татагдаад застдаг юм байна гэдэг ойлголт бол биш юм байна. За нөгөө бидний хийсэн орлого зарлагууд маань одоо чинь машин танах төхөөрөмж ирэхэд 165 сая төгрөгийн орлого бид нар Excel-с мэдээлэл татаад оруулчихсан. Тэр мэдээлэл маань ороод ирж байна. За барилга байгууламжин дээр 500 төгрөгийн их засвар нэг юм дээр хийсэн шүү дээ. Тэр маань ороод ирж байна. Газрыг дахин үнэлэхдээ бид нар 1000 төгрөгөөр үнэлсэн. Тэр маань орж ирж байна. За тэгэнгүүт энэ чи хоошоогоо яваад ард талдаа 5 сая төгрөгийн газар маань 1000 төгрөгөөр үнэлсэн учраас 5 саяыг нь дахин үнэлсэн гэдгээр дээр нь зарлага талд нь гаргаад орлого талд нь 1000 төгрөг нь ингээ ороод ирж байгаа. Гэтэл нөгөө хүмүүс маань дахин үнэлгээг хийхдээ яаж яах гэхээр аагтлах үйлдэл хийхээр нөгөө дахин үнэлж аагтлж байгаа гэдэг ойлголт байхгүй учраас бусад гэдгийг сонгож байгаа аагтлна. Тэгэхээр энэ бусад дээр энэ 1000 төгрөг ч одоо зарлагч нь бусад дээр 5 сая төгрөг нь орж ирээд буцаагаад үнэлээд оруулахаараа орлого шивхээр дахин үнэлсэн орлого гэж байхгүй учраас бусад гэдгээр орлогодоод авахар энэ 1000 төгрөг чинь бусад дээр гараад ирж байгаа. Яг хөө эцсийн хөл дүн нь барьж байгаа ч гэсэн нөгөө талдаа бол бас харагдах юм нь бол яг дахин үнэлсэн хөрөнгө мөн үү биш үү гэдэг нь ялгагдаж өгөхгүй ийм асуудлууд гараад байгаа учраас энийг болж игэл та бүхэн дахин үнэлгээгээр юм хийгээч л гэдэг юм хэлээд байгаа. Яг хөө үнэхээр одоо ингээд хуучин хийжээс аргаараа хийцээ ингээд улсууд маань одоо аагтлаад эргүүлээ дахин орлогодоод ингээд дүнгээ бариулаа явахыг бол одоо бас бүр болохгүй ч гэж бас хэлээд байгаа юм бол бас байхгүй л дээ. За тэгээд хэрвээ одоо ингээд устгаад дахиж шивээд байх нь бол нөгөө талдаа бас одоо нөгөө устгаж байгаа хөрөнгөний бүртгэлийн дугаар өөрчлөгдөв. Шинээр шивэгдэж байгаа хөрөнгө чинь ахаад өөр бүртгэлийн дугаараар шивэгдээд ингээ энэ мэдээлэл маань санхүүгийн програм дээрээсээ зөрүүтэй болоод ингээд асуудлууд үүсэх учраас болж игэл дахин үнэлгээ гэдэг модулаар хаалга хийгэрэй гэж байгаа. За хөрөнгө аагтлах үйлдэл маань бол одоо бид тоног төхөөрөмжн дээрээс билүү ийм 8.8 сая төгрөгийн хөрөнгө аагтлсан. Ингээд эцсийн үлдэгдэл маань ингээд дүнгээрээ бариад энэ эцсийн үлдэгдэл маань бол энэ дээр гарч байгаа дүнгууд бол дандаа элэгдэлгүй дүн учраас үндсэн хөрөнгөний хөдөлгөөн өөрчлөлтийн тайлангийн элэгдэлгүй дүнгийн дүнтэй бол барих ёстой шүү. Эргэлтийн бус хөрөнгөний дүнтэй бол барихгүй. Эргэлтийн бус хөрөнгөний дүнд чинь бол элэгдэл орцсон учраас энэ дүнгээс бол зөрж харагдах байх шүү. За ингээд үндсэн хөрөнгөний хөдөлгөөн өөрчлөлтийн тайлан тулчлаа. За ингээд тулсны дараа санхүү байдлын тайлангаа яг аудитлэгдсэн тайлангаараа бүгдийг шивээд энд ингээд нэг үрчлээ оруулаад хөл дүнгээ бариулчихна. За хамгийн доотлын тулгалт гэдэг хэсэг дээр актив пассив хоёрын зөрөө 0 байх хэвээр 0 байж байвал тэгээд болж байна гэсэн үг. За ингээд ороод ирсний дараа бүх хөрөнгөө шивэдсэний дараа санхүү байдлын тайлантай тулгах гэдэг дээр харахад энэ тулгалт гэдэг хэсэг дээр дандаа 0-ууд байх хэвээр. За юмыг яаж мэдгүй нэмэх хасах тэмдгийн зөрүүтэйгээр таарч байж бас болдошгүй. Одоо энэ электронч тэр балансын үнэнч тэр одоо нэмэх хасах тэмдгийн зөрүүтэйгээр. Нэмэх хасах тэмдэг гэдэг нь өөрөө одоо барилга байгуул манай програм дээр нөгөө хөрөнгийг бүртгэхдээ барилга байгууламжийн дээр авчиж бүртгэгдсэн байдаг. Танай балансын дээр болохоор бусад үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй байдаг хөрөнгө байж гэж бодъё л да. За тийм тохиолдолд манай өмчийн бүртгэл цэсэн дээр бол нөгөө хөрөнгө маань өссөн дүнгээр харагдаад тэр дүнгээрээ балансаас одоо илүү гарч байгаа учраас хасах дүнтэй гараад эргээд бусад үндсэн хөрөнгө дээр болохоор манай програм дээр бусад үндсэн хөрөнгө гэдэг данс байхгүй учраас тэн дээр 0 болоод санхүүгийн програм дээр болохоор бусад үндсэн хөрөнгө гэдэг дээр тоо байгаа учраас тэрүүгээр энэ зөрөө маань өөрөө нэмэх тэмдэгтэй тоо болж харагдаад ингээд дээр доор хоёр утга маань нэмэх хасах тэмдгээр нийлбэрийн сум бодоод үзэх юм бол 0 болоод байдаг. Хүн харахад бол зөрөөтэй юм шиг харагдаад байдаг. Ийм байдлаар таарахыг бол зөвшөөрч байгаа шүү. Энэ бол өөрөө угаасаа балансын бичлэл. Тэгээ ер нь бол одоо бусад үндсэн хөрөнгө гэдэг данс
ер нь бол цаашд бол байхгүй болж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр бол дараагийн шинэ програм дээр бол бусад үндс хөрөнгө гэдэг данс байхгүй болно гэж бодож байгаа шүү. За ингээд зөрөөн ингээд таарад ороод ирвэл одоо санхүүгийн тайлантай бол дүн мэдээ чинь тулцсан байна гэж үзэж байгаа. За үүнтэй мөн адилханаар үндсэн хөрөнгийн хөдлөө өөрчлөлтийн тайлан буюу энэ үндсэн хөрөнгийн хөдлөө өөрчлөлтийн тайлантай баланс чинь таарч байгаа мó, өмчийн бүртгэл задгаагаар шивсэн юмнууд чинь таарч байгаа мó гэдгийг бас энд шалгаж үзэж байгаа. За ингээд шалгаж үзэхэд мөн адилхан бүгдээрээ 0 байх ёстой. Эсвэл нэмэх хасах тэмдгийн зөрүүтэйгээр таарч байх ёстой. Ингээд таарч байх юм бол одоо таны санхүүгийн талаас бол дүн мэдээ чинь бол бүрэн барьчихжээ гэж үзсэн. За ингээд дүн мэдээгээ бүрэн бариулсан бол одоо тоон үнийн талаас бол дүн мэдээ барьсан учраас одоо өмчийн бүртгэл зэсэн дотор байгаа нөгөө яг хөрөнгийн маань дотор бүртгэлүүд зөв байна уугүй юу гэдгийг бас чеклж үзээрэй. За тэрийг Excel руу гаргаж ирээд харсан ч болно. Эсвэл програм дээр нь гүйлгээ харсан ч болно. Одоо энэ чи Excel-ээр татах гэ баруун дээд булан дээр товчон дээр дарахад энэ харагдж байгаа өснөгт маань Excel хэлбэрээр гараад ирнэ. 241 өрөнгөн дотроо юу нь хаана ямар байдлаар шивэгдчихэж вэ гэдгийг бас нийт талбараар нь харж байгаад энэ энийг засах юм байна гэдэг юм а харч болно гэсэн үг байхгүй.